Үзэгчдийнхээ орой амгаланг айлтгын амралтын өдрөө аятухтай сайхан өнгөрүүлж байна уу? UBS телевизийн нэрийн удас нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэн хүлээн авч үзэх гэж байна. Өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгаар хүрэлцээрсэн зочноо танилцуулъя. Ардсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх асан, улс төр судлаач, докторант, удирдлагын ухааны магистр хатагтай Домбонгийн Үүрэн Туяа өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгаар хүрэлцээрлээ. За урилга хүлээн авсан танд баярлалаа. Сайхан зочж байна уу та? Баярлалаа. Сайхан зочж байна. Өнөөдөр бас урьж нэвтрүүлэгтээ оруулж байгаад бас баярлалаа гэж хэлээ сайн уу та. За нэрийн удас нэвтрүүлэг маань зочныхоо одоо хүрч ажиллаж байгаа өөрийнхөө одоо мэддэг чаддаг зүйлийг зориулж одоо хийж бүтээж байгаа олон талбарыг одоо хийсэн ажлуудын үзэгчдэд нээн харуулах юм зорилготой нэвтрүүлэг. Тэгэхээр өнөөдрийн туршид та хоёрын олон талбарт очино гэж найдаж байна. Тэгээ эхний асуулт маань танд хэдэн нэрийн утас байдаг вэ гэсэн асуулт байна. За ер нь бол бараг нэг 20-од нэрийн утас байгаа ах. Төрийн албанд ажилласан байна, улс төрийн албанд ажилласан байна. Төрийн бас байгууллагууд эдрэгээ авал бас нэлээд нэмэгдэх баг л та. За тэр дундаас би бас онцолж асуумаар байна. Ээж гэсэн маш том чухал нэрийн утас байгаа шүү дээ тэнд тий. Хоёр хүүгийн ээж одоо хантайгаа суугаад дараа 30 гаруй жил болж байна. Тэгээд хоёр хүү маань одоо 28-тай 26-тай хоёр хүү байна. Одоо харахандаа эмээ уулзс болоогүй. Эртээ бол ганц мисэн. Одоо өөрийгөө бас тэгж авах өөдөн татна. Эрчүүдийн дундаа болохоор. Гэхдээ манай одоо гэр бүлийнхэн бол яг намайг дагаад бүгдээрээ одоо бас л завгүй ажилтай. За эмэгтэй хүний ажлыг баг бүгд орлож хийн. Ийм л хүмүүс болж хувирсан. За би зочноо бас хэдийн үеэс таних вүлээ, ямар шалтгаанаар мэддэг вүлээ гэдгээс яг асуултуудаа боловсруулж эхэлдэг. Тэгээд тэр цаг хугацаа бол яг аргуу таны одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байх цаг үе л дээ. Тэгээд одоо хэдийнэ бас 4-5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоо тэр ажлыг хийж байх үед эхлүүлсэн бодлогууд хэрэгжиж байна уу? Хэрэгжиж байгааг харахад сайхан байна уу? Эсвэл магадгүй одоо орхигдсон зүйлүүд байдаг уу? Эндээс бас яриах эхэллээ. Тэгэхээр би Монгол Улсын ерөнхийлөгчийн хүний хүчил нийгэм бодлогын зөвлөх байсан. Тэгэхээр хүний хүчил нийгэм бодлогын зөвлөх бол яг одоо эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, спорт, за тэгээ нийгмийн хамгааллын бүх бүлгүүдэд хариуцдаг ах мөн залуучууд, эмэгтэйчүүд, хөгжим бэрхшээлтэй гэдгээд. Тэгээ энэ зүйлүүд дээр бас тэр 4 жил ажиллахтаа бол чамгүй олон зүйлүүдийг бас хийсэн байх гэж эргээд хардаг. Яа гэхээр ингээ хүн ингээ жил ирэх тусам юмаа ингээ харьцуулаад байдаг юм байна. Тэгээ дараа нь одоо тэр маань юу болж юм те ингээ хүний хийжсэн ажил бол хизээш тэр одоо эргээ бүдгэрдэггүй. Эсрэгээр нь тэр юмаа одоо цаашаа юу болж юм гэдэг хүн байн харж байгаа учраас одоо бол зүгээр эргээ хараад тахад тэр олон ажлуудыг одоо хийсний үр дүнд өнөөдөр бас ингээ цаашаа үргэлжлэхгүй байгаа нь жоохон харамсалтай байгаа байхгүй юу? Одоо залуучуудын төлөө гэхэд бид нар одоо Монгол хүмүүс Монголын баялаг гэдэг маш том зүйлийг концепц гаргаж ирж ирсэн. Хүнээ төвдөнд тавиад хүнээ тойруулсан хөгжлийн асуудлуудыг ярих. Тэхийн тулд хамгийн түрүүнд боловсрол чухал. Мэдээж боловсралтай монгол хүн бол өнөөдөр дэлхийд өрсөлдөх чадвартай байна. Өөрийгөө авч явах тийм өөр бүхий л салбарт одоо бас өөрийгөө илэрхийлэх, ажил амьдралын чанараа дэвшлүүлэх энэ бүх зүйл дээр боловсрол хамгийн анхан шатна. Дараагийнх нь мэдээж чанартай урт наслах, эрүүл насл. Энэ бол эрүүл мэнд. Үнэхээр монголчууд өнөөдөр бол одоо наслалтаараа дундаж наслалтаараа 60, 70 идэл байна шүү дээ. Эмэгтэй эрэгтэй хоёр хүний наслт хүртэл дундаа 10 одоо 9-10 жилээр дутуу ах жишээтэй. Тэгэхээр бид нар бол яавал одоо монгол хүнийг 80-аас дээш наслуулах уу те дэлхийн дундаж наслалт ийм болчиход тахад. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбар дээр бас бид нар чухал байна гэж ингэж бас ажилласан. Ялангуяа бид нар эрт онцлогоо яавал энэ нийгмийн эрүүл мэнд гэдэг зүйлийг бид нар тэр чиглэл рүү одоо асуудлыг чиглүүлэх вэ гэдэг зүйл дээр ерөнхийлөгчийн зөвлөх багтаа ажилласан. За дараагийн нэг зүйл гэх юм бол энэ залуучуудыг ерөөсөө багаас нь төлөвшүүлээ. Монгол өөрийн гэсэн тэр боловсролын системийг төлөвшүүлэх хэрэгтэй байна. Эх оронч үзэлтэй байх хэрэгтэй байна, тийм. Өөрийгөө авч явах хаанч дэлхийд өрсөлдөх чадвартай монгол залуучуудыг бэлдэх хэрэгтэй байна. Тэхийн тулд бид нар дэлхийдээ хүлээлгэх ёстой. Энэ тэрүүн тэр англи хэлтэй залуус гэдэг хөтөлбөрийг бас санаачилж хийсэн. Ажилтаа оюутан хөтөлбөрийг санаачилж хийсэн. За дараагийнх нь мэдэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бас маш их сайн хөндөж тавьсан. Монгол Улсын ерөнхийлөгчөөс арилга гаргаад одоо 25-аас дээш одоо ажилтнаа аж ахуйн нэгж байгууллагууд заавал нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангах. Тэгээ энэний дагуу бас өнөөдөр ордонд хүртэл яг энэ ажлын байраар хангаж ерөнхийлөгчийн хамгийн газар хүртэл өөрөө хажуудаа одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бас ажлын байраар хангаад ингээ явсан байна.
За мэдээж нэг ахмадын асуудал нь бид нар үндэсний тэтгэврийн тогтолцооны шинжилгээ гэдэг зүйлийг бас санаачлаад хийсэн. Энэний үр дүнд одоо байгалийн баялагаас бид нар ахмадуудын тэтгэврийн зээлийг 6 сая хүртэлх тэтгэврийн зээлийн тэгэлсэн. Зээлгүй байсан ахмадуудаа сая төгрөгийг олгосон. Тэгээ ер нь бол энэ тэтгэврийн олон давхрах тогтолцоо гэдэг зүйлийг бий болгох хэрэгтэй. Энэ байгалийн баялагаас суурь тэтгэвртэй болгох хэрэгтэй гэдэг энэ үндсэн зарчмыг бас бид нар одоо бүх хуулийн босруулаад их хурл дүргэн барьсан. За энэ маань бол өнөөдөр сая нийгэм даатгалын багц хуулинд бол бид нар нөгөө олон давхар тогтолцоо гэдэг нь бас үндсэндээ бас ороод батлагтай концепцийн хувьд явагдсан тийм. За тэгэл эмэгтэйчүүд цалинтай ээж хөтөлбөр байна тий. За тэгээ хүүхдийн эрх ашигыг хамгаалах асуудал байна. За гэр бүлийн хүчирхийллийн асуудал гэдэг ингээд аюул олон асуудлууд дээр ажилласан байна. Гэтэл энэ асуудлууд сая өнгөрсөн 8 жил одоо бас энэ засаглаж байгаа засгийн газрын үед бол зарим зүйл нь бүр огт байхгүй болоод зарим зүйл нь хэрэгжилтэн зогсоод зарим зүйл дээр ямар ч юм нэмэгдсэнгүй яг ингээд л одоо нэг хүний хөгжил гэдэг юм орхигдол хаягдаад байна. Бид нар том мега төсөл ярьдаг, том дэд бүтц ярьдаг. Өнөөдөр Улаанбаатар хотод жишээлбэл сургууль цэцэрлэг хүрэлцэн юмутай байна. Ядчил одоо энэ ногоон байгууламж байхгүй байна. Цэцэрлэгт хүрээлэн алга, хүүхдийн тоглох орчин алга. Тэгээ энээс үүдэж маш олон зүйл гарч байгаа гэдэг ингээд ярихаар олон асуудал байна л да. Гэхдээ энэ хугацаанд та бас энэ бодлогын хувьд энэ ажлуудаа орхиогүй үздэй. Орхиогүй. Яг тэгвэл би одоо өнөөдөр судлаачийн хувьд за энэ бас өдөртгөн чиглэлээр энэ хүний хөгжлийн бодлогын чиглэлээр өөр одоо судалгаа явуулдаг хүний яавал энийг цааш нь үргэлжлүүлэх вэ гэдэг зүйлийг одоо ч хүртэл бас судлаа явж байгаа. Энэ чиглэлээр бас би доктор хамгаалах гэдэг ингээд ер нь л диссертац ярьлаа бичиж дууссан байна. Одоо эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэх бодлого дутаад идэх юм уу? Одоо хөрөнгө хүч дутаад идэх юм уу? Юу гол шалтгаан байгаад вэ? Бодлого дутж чинь, бас шийдэл дутж чинь, сэтгэл дутж чинь. Тэгэхээр мэдээж биднэрт бодлого бол байна. Бодлогын бичиг баримтууд нь байна. Гэхдээ тэр бодлогын бичиг баримтууд дотор асуудлаа оруулаад тавьсан мөртлөө төсвийг баталдаггүй ч юм уу тийм. Төсөв байхгүй юу ч авахгүй ш. Эсвэл төсөв байгаа тэрийг оновчтой шийдэл гаргаж төсөв батлахгүй байна. Эсвэл яг зөв зүйлдээ тэр төсвийг зарцуулахгүй байна. Эцэст нь хэлэхэд ямар ч одоо сэтгэл ал. Ер нь бол сэтгэлд байгаа тэрийг зориод хийх юм бол олон асуудлуудыг шийдэж болдог. Энэ заавал их хурлын гишүүн юм уу, сайд дарга ч юм уу, заавал албан тушаалтан байх албагүй юм бэлээ. Тэр одоо асуудлын төлөө баг бүрдүүлээд шийдвэртээ тэмцэж чадах юм бол бас шийдэж болдго юм байна. Тийм учраас сэтгэл илүү чухал юм байна. За төрийн албаны туршлагатай. Тэгээд ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан. Тухайн үед одоо Монголын бас ашигт малтмал газрын төсний салбар за нөгөө лицензийн одоо зүй зохистой олголт тий одоо эргүүлэн татах ч юм уу ийм шинжилүүд хийгдэжсэн цаг хугацаа гэж санагдаж байна. Тийм. 12-оос 16 онд ашигт малтмалын газрын даргаар ажилласан. За тэр үед бол ерөнхий сайдаар Алтан ууг ерөнхий сайд, за дараа нь сайхан бэлэг ерөнхий сайд шинжиллийн шийдлийн засгийн газар гэдэг ингээд хоёр засгийн газартай хамтарч ажилласан баа. За энэ үедээ бол мэдээж нийт төрийн албанд ажиллахад зайлшгүй шийдвэрүүд гаргахад мэдээж улс төрд бас л нөгөө одоо олон хүмүүстэй хамтарч ажиллах юм зайлшгүй шаардлага гарч ирсэн. Тэгээд намайг ашигт малтмалын газрын даргаыг авахд анх тэр хайгуулын тусгай шуурлыг олгохын зогсооцсон байсан. Яагаад гэвэл одоо тусгай шуурл авахын тулд тэр бүгчүүд одоо ашигт малтмалын газрын дарга одоо гадаа ингээд маш том зодон болдог тий одоо тэгээд хаалгуудын эвдэлтийг хэн одоо хүчтэй одоо тэмцэж чадсан авдаг тийм одоо бүр байсан. Тэгээ ер нь бол хайгуулын тусгай шуурл олгохыг бол хориглосон байсан. Монгол улс бол мэдээж цаашдаа бид нар уулуурхайн баялгаа бас үнцэнтэй энэ эдийн засгийн өрсөлдөх чадвартай одоо дэлхийд бас өөрснийхөө өрсөлдөх чадварыг тодорхойлохын тулд бид нар бас ямар баялагтай вэ гэдгийг мэдээж олон улсад одоо харуулж үнэлүүлэх ёстой шүү дээ. Тэр утгаараа бол бид нар уулуурхайн салбарт одоо хайгуулын тусгай шуурлуудыг олгоод дээр нь одоо 50,000-ны зурагл, 200,000-ны зурагл гэдэг энэ баахан зураглалын ажлууд байдаг. Тэгээ энэ одоо ажлууд дээр бас томоохон мөнгө одоо төсөв батлах, за энийг ажлыг цааш нь үргэлжлүүлэх гэдэг ажлуудыг хийсэн. За хайгуулын тусгай шуурлыг бид нар онлайнаар олгодог болсон. Цахимаар өмнө нь бол тийм байгаагүй. Тэгээд тэр хэлээр нээлттэй гэсэн үг тийм. Нээлттэй Монгол улсын иргэн болгон одоо өөрөө хүсвэл хайгуулын тусгай шуурлыг ороод авах боломжтой. Цахимаар өөрснөө одоо хүсэлтэд өгөх тэр өргөдлийн дугаарыг тэр дугаарын цахимаар олгоод тэгээ оруулж ирсэн материалыг бид нэр одоо шууд нэг цагийн үйлчлэгэнд оруулаад 15 минутын дотор тэр одоо тусгай шуурл авах боломжтой боломжгүй гэдэг хариуг нь
өгдөг ийм одоо үйлчлэгээр шилжүүлсэн. Энэ нь бол бас маш олон энэ уул уурхайн компани аж ахуйн нэгжүүдийг бас дэмжсэн, хамтарч ажиллах боломж олгосон юм зүйл байгаа. За дээр нь мэдээж тэр тусгай шуулыг олохдоо тухайн тусгай шуулыг авах гэж байгаа аж ахуйн нэгжүүд бүгдээрээ одоос мэрэгжлийн боловсон хүчнээр хангагдсан байх гэдэг шаардлага тавьсан. Тэгээ энэ шаардлагын дагаваас маш олон энэ уул уурхайн салбарт ажиллахаар бэлтгэжсэн олон залуучууд бас ажлын байраар хангагдсан байдаг. Одоо ийм зүйлүүдийг бол бид нар хийж чадсан. Зөвхөн энэ тусгай шуурлыг олгосноор бас давхар дам тэр нөгөө цахимаар олгож байгаа тэр програмыг хөгжүүлж байгаа хүүхдүүд те. За дээр нь тэр одоо IT-ийн өндөр хурдны технологиуд бас маш одоо үнцэнтэй болж ирсэн. Тэгээд аливаа ажлыг дэмжихэд дам тийм маш олон одоо орлого олж байгаа тэр салбарт хөгжүүлж байгаа тэр мэрэгжлийн боловсон хүчин бүгдээрээ дагаад бас аюул хөдөлгөөнд ордог юм билээ. Тэгээд энэ ажлыг хийсэн. За дээр нь 50 мянганы зураглалын одоо ажил манай дээр бол бас олон төслүүд гатсан байсан. За энэ төслүүдийг бид бас бүгднийг өргөжлүүлж дуусгаж одоо зураглалын ажлуудыг бид тайлан хүлээж авсан байгаа. За 200 мянганы зураглалаар бол ерөнхийдөө манайх одоо 90% бүрхэгдсэн юм байдаг. Цаашдаа бол ер нь уул уурхайн салбарт бид нар олон том удаас өөрчлөлтүүдийг, шинжилтүүдийг, хөрөнгө оруулалтыг хийх ёстой гэж боддог. Яагад бол бусад одоо дэлхийн улс орнууд жишээлбэл өөрснийхөө нөөц баялагийг бүр одоо 6D рүү оруулсан биш. Одоо биднийг анх очиход 3D, 4D гэдэг ингээд бид нар нөгөө бүх юмаа ингээд харуулж газар одоо хөрсөн дээр ямар баялаг, хөрсөн доор нь юу байна, агаарта ямар юм те одоо бидний газрын жижигхэн хэмжих бүх юмаа ингээд холбоцсон. Тэгээд тэрийг ингээд байгалийн баялагаа харуулад ийм одоо өрсөлдөх чадвартай ийм байгалийн баялагтай байна гэдэг одоо бусад улс орнууд харуулж исэн. Манайх бол дөнгөж зураглалаараа явж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ чиглэлийн ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Та сая ярьлаа л да ажил авахд нөхцөл байдал бол тийм хүнд байсан. Тэр чухал газар дээр эмэгтэй хүнийг даргаар тавина гэдэг бол бас бодлого байсан баг. Эмэгтэй хүн эвлэрүүлдэг, зөөлөлдөг. Гэхдээ таны эмэгтэй улс төрчийн хувьд аль характер чинь илүү давмгайлдаг вэ? Одоо ширээний ард суугаал үргэлжл эмэгтэй хүн зөөлгөн гэдэг байдлаар хандаад ивэл бас тэгмээргүй байна тий. Гэтэ одоо миний хувьд бол нэг тийм зөөлөн характертай хүн гэхээсээ илүү бас зарчимтай. Магадгүй нөө зарчим яг улс төрд тэр зарчмаа барьдаг, тууштай байдаг. Тэр утгаараа бол надад энэ салбарт ажиллахад бол ямар ч хүндрэл гараагүй. Зүгээр анх намайг одоо тулдаг байв та. Хайртай тулдаг. Тэгээ уул уурхай салбарынхаа одоо эмэгтэй хүн ирээд яах вэ доо гэж бид нар харж ийсэн. Эсвэргээрээ манай салбарын өнөөдөр биднэрт хүлээн зөвшөөрөгдөж чадах хэмжээний одоо бас ийм одоо дарга лидер байж чадлаа гэж би бас олон хүнээс энэ үгийг сонсоод өөртөө бас баярлалаа. Тэгээд тэр цагаас өксүүлээд ер нь бол энэ салбарын одоо бас эрдэмтэн судлаач давхамдуудаас маш их суралцсан. Ер нь бол хүн чадахгүй юм чадахгүй гэдгээ бас шууд хэлчихэд айгу амар байдаг. Тэгээ мэрэгжлийн баг байгаа тийм. За би нэгэнт геологийн салбарын хүн биш учраас одоо энэ ахмад геологчдыг дуудаж ирж би өрөөндөө одоо яг ямар асуудлууд байгаа юм, юун дээр анхаарах ёстой юм, яг ямар бодлого тутаж байгаа юм. Мэдээж тэр бол газрын дарга гэдэг бол дандаа нөгөө бодлогын шийдвэр гаргадаг тий тэр салбарт хэрэгтэй зүйлүүдийг шийдэх ёстой болохоос одоо зайлшгүй бас бүр нэг мэрэгжлийн хүн удирдна гэсэн үг бол биш. Тэр бол одоо удирдагч менежер хүн байх ёстой. Тэр утгаараа тэр салбарын бүх одоо ахмадуудыг зөвлөхүүдийг одоо дуудаж ирж уулзаж тэднээс маш олон зүйлүүдийг сонсож зарим зүйлийг заалгаж тэгээд тэр чиглэлийн шийдвэрүүдийг гаргаад хамтарч ажилласан бүр одоо зөвлөхүүдээр тавиал салбарс одоо яг тэр за та энэ дээр зөвлөхөр ажилладаг манай мэрэгчлэнүүд дээр энэ асуудал дээр нь тулаад ажилладаг гэд ингэж ажилласан. Тэгээд дээр нь бол нөгөө зан чанарын хувьд гэдэг бол миний хувьд бол ихэнхдээ бас улс төрд бол эрчүүдтэй ажиллаж байгаа шүү дээ. Заримдаа ч одоо яг эрчүүдтэй адилхан хэлээр нь ярьж ард нь гардаг. Тэр зүйл бол надад бас яг энэ ашигт малбарын газар дээр бол маш их одоо хэрэг болж исэн. Тэр утгаараа ч салбарынхаа одоо олон хүмүүстэй бол бид нар хамтарч ажиллаж чадсан. Эдийн засагч мэрэгчлээ. Тэгэхээр одоо аливаа салбарын бодлогыг тодорхойлоход яг л та сая хэлдэлтэй. Очиход тэр газрын мэрэгжлийн баг байна. Дээрээс нь энэ үх түүхийг бичсэн ахмадууд байна. Тэгэхээр тэр хүмүүсээс зөвлөгөөгөө аваад тэгээ ямар ч салбарт эдийн засгийн тооцоо судалгаа их чухал тий. Тэгэхээр энэ мэрэгжил чинь бас их том давуу тал болдог баг тий. Тий, надад бүр яг энэ дээр жишээлбэл айгүй том давуу тал болж байгаа хгүй. Одоо ингээл бид нар нэг төсөв хилцүүлэх явж байгаа хгүй юу. Тэгээ манай ингээд төсөв орохгүй явж исэн мэдээ замдаа ингээд нөгөө мэдээж нөгөө нэгтлэн манай бүх хүмүүс ороод явж байгаа шүү. Тэгээ би бол яг нөгөө багасаа ээжигээ бас одоо
дагаж шатар баланс бодож ерөнхийдөө бол нэгтлэнгийн ажлыг хийж ирсэн. Тэр утгаараа бол яг ер нь бол нөгөө тоо юмнуудыг хараад за энэ бол нэг зөрүүтэй энэ дэр нэг юм алдаа байна гэдэг зүйлийг одоо бүрээс нэг мөнгө алдахад л ингээд уншдаг байлаа шүү дээ. Тэр одоо өмнө слэсмэд ч юм бол тэгэхээр тийм зүйл хийж ирсэн учраас бас тэр зүйлүүд дээр ингээд айгүй гярхаа байдаг. Тэгээд төсөв оруулахгүй явж ирсэн яг нэг орон ингээд энэ тоо зөрүүтэй харагдаад болтгоо тэ ямарсандаа нэгтлэн гал чи энийг ингээд хараадахтай энийг л зөрүүтэй харагдаад байна гэсэн. Юу гэжтэй дараа чи програм ботсон юм чи юу гэж зөрөө авах ингээд ямар зөрөө байхгүй би програмаас зөрөө илрүүлсэн биз дээ. Тэгж яахт нь би үгүй чи энийг нэгтлаад үзээд гэсэн чи аль хэдийн алдсан байсан тий. Тэгээд хэрэг тэр батлагдсан бол бидний төсөв одоо алдаатай батлагдвал энд дахиад залруулах боломж байхгүй шүү дээ. Тэгээ ямсандаа манай нэгтлэн дэгдсэн. Та ямар амар сууд яаж тэрийг олж хараад аргастай нэр тэгээгүйсэн бол бид нар маш том алдаа их байжээ гэд ингээд яг ерөнхий сайдын үүдэнд бид нар зогсож байхдаа тэр алдааг нь олж хараад тэгээ илрүүлээд засч байсан. Тэгээ нөгөө эдийн засагч гэдэг хүн бол нэг талаасаа одоо тэр тоо харна гэхээс илүү бид нар бас яавал тэр хязгаарлагдмал нөөцийг тэ одоо болж өгвөл тэр бүх зүйлдээ одоо амжилттай хүргэж зарцуулах вэ. Яавал тэр бүх зүйлийг одоо тэ болж өгвөл нөгөө баг зүйлээр ч гэсэн их зүйл хийх вэ баг нөөцөөр гэдэг зүйлийг бол маш их олж харддаг. Тийм болохоор би бол илүү их одоо нөгөө мөнгө төрөг санхүү гэхээс илүү тэр нөөцүүдийг яавал зөв хуваарлах вэ гэдэг асуудал дээр бас төлхөө харж чаддаг нь миний одоо бас нэг тэр одоо эзэмсэн мэрэгжлийн давуу тал юм уу? Таны түрүүн бас ярилцлага ихэнд надад одоо 20 гаруй нэрийн ууц байгаа ах гэдэг энэ бүхэн одоо миний гар дээр байна л да. Тэгээ энэ бол маш олон жилийн хөдөлмөр хүчийн илэрхийлэл нэрийн ууцуд байна. Тэгээд ардчсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч. Хэдийгээр нэг намын дэрэгдэх эмэгтэйчүүдийн байгууллага хэдэж Монгол улсын эмэгтэйчүүдийн асуудлын талаар том дуу хоолой болох ёстой байгууллага баг тийм үү. За энэ талбарын энэ нэрийн ууцыг сөхөө ойлаа. За тийм. Ер нь бол би өөрөө бас 90 оноос хойш одоо анх арчлыг үүсгэсэн анхны жагсаалт цуглааны зохион байгуулсан 4 холбоо байдаг анхдагч. Энэ 4 холбооны нэг нь бол Монголын оюутны холбоо. Тэгээ би энэ Монголын оюутны холбооноос өсвөлэл өнөөдрийг хүртэл арчилт одоо 34 жил оролцсоод явж байна. Тэгээ хэлэхээр хүмүүс намайг айгүйх одоо бодвол 60 маран оных байх гэж хараад байдаг байхгүй. Би ч өөрөө 70 гаруй оных шүү дээ. Тэгээд тэр утгаараа ч тэр ер нь бол бас энэ улс төрд олон жил яваад ирэхээр мэдээж энэ салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой чухал шийдвэр гаргах төвшөнд бол эмэгтэйчүүд олон байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсын хүн амын 51% эмэгтэйчүүд эзэлж байна. Тэгээ ялангуяа бүр анхан дунд шатанд бол бүх салбарт эмэгтэйчүүд 70-аас 80% эзэлж ажиллаж байгаа. Тэгэхээр тэдгээр эмэгтэйчүүдийн шийдэх одоо шийдлүүд тэр эмэгтэйчүүдэд тулгамдж байгаа асуудал гэдэг утгаараа эмэгтэйчүүдээр дамжуулж биднээс олон асуудлыг шийдэх ёстой байгаад байна. Тэгэхээр би эмэгтэйчүүдийн дуу хоолой болж бас өнөөдрийг хүртэл явж байгаа тэдний төлөөлөл гэж хэлэхэд болно. Арчсан намынхаа хувьд ч тэр за анхан шатнаас би бол бүр анхных нь одоо сумын нарийн бичгийн дараагаас нь өсвөлээд өнөөдрийг хүртэл ингээд намын удирдах эрх барихтай байгууллагатай ажиллаж байна. За сая өнгөрсөн жил бол би арчсан эмэгтэйчүүдийн холбооныхоо ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд дэд ерөнхийлөгчийн сонгогдоод ажиллаж байна. За мэдээж дэд ерөнхийлөгч гэдэг бол албан тушаал гэхээсээ илүү тэр эмэгтэйчүүдийг төлөөлж яаж улс төрт дуу хоолой байх вэ гэдэг чухал. Тэрнийг төлөөлж дуурах хэрэгтэй байна. Бидний олон асуудлыг шийдэхэд улс төрт бид нар олноороо орох хэрэгтэй байна. Шийдвэр гаргахад олноороо оролцдог байх хэрэгтэй байна. Бодлого тодорхойлоход бас бүгдээрээ олноороо байдаг байх хэрэгтэй байна. Манай намын хүүхнүүд бол бүр анхан шатнаас нөхсүүлээд ажиллаад яваад байна. Гэхдээ яг ингээл шийдвэр гаргах төвшөнд олон асуудлуудыг шийдээ тэр удирдах төвшөнд очие гэхээр бидний дуу хоолой цөөхөн болчихдог. Харьцангуй сая бол бас хуулиар квотыг баталж өглөө л дөө. Энэ 30% квотод багтах хүүхнүүдээ хүртэл бид нар яаж дэмжиж бэлтгэх вэ? Эмэгтэйчүүд биднэрт оролцоод яваад байдаг боловч тэр оролцоогоо илэрхийлэхийн тулд хөрөнгө санхүү аягүй чухал байдаг. Дэмжлэг болох чухал байдаг. Баг байх чухал байдаг. Тэдрийг бэлтгэх тий одоо өөрөө өөртөө ихтэй тэр ирчүүдтэй өрсөлдөх, өөрийгөө илэрхийлэх тэр талбаруудыг бас бэлтгэж өгөх шаардлагатай байдаг. Тийм учраас миний хувьд л нөгөө өөрийнхөө явж ирсэн өнөөдрийг хүртэл одоо ажиллаж ирсэн энэ салбаруудын улс төрийн мэдлэг те одоо чадвар за бусад одоо ирчүүдтэй нөлөөлөл эднэр бол энэ одоо чухал нөлөө үзүүлнэ гэж үтсэн учраас би дэд ерөнхийлөгчийн ажлыг гэдэг санал тавиад өрсөлдөд ингээд ажиллаж байгаа. Ирчүүдийн ер нь төлхөө харагдаад байгаа салбарын ард бол тэгэл
эмэгтэйчүүд л гэдэг шүү дээ. Ер нь эмэгтэйчүүд л ялдаг. Тэгээд тэр ч утгаараа эмэгтэйчүүд яваад, ажиллаад, гаргаж ирээд бүр албан тушаалтанд тавьж өчөөд золиос нь олол үлддэг. За дээр нь бас яг л нөгөө бичиг цаасных нь л ажлыг хийх гэдэг. Нөгөө л нэг зуралддаг анхан шатных нь ажлыг хийх гээд дарга болчвол өөрсөнтөө өрсөлдөн гэж хардаг ирчүүд. Тийм учраас аль болох тэднийг одоо нөгөө тэр төвшөнд нь ингээд байлгааддаг олон эмэгтэйчүүдийг одоо гаргаж ирдэггүй юм зүйлүүд байдаг. Улс төрд бол одоо юм л болно шүү дээ. Танд одоо яг улс төрөөс шантрах тий эмэгтэй хүний хувьд за улс төрчийн хувьд шантрах тийм үе байсан уу? Тэгүүлээгүй шалтгаан нь юу байх вэ? Улс төрд шантрах зүйлүүд бол зүгээр яг нийгэмд өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээ явж байхад бол нэг амар шантраад байдгүй юм аа. Яг нам дотроо ч юм уу тэр улс төр дотроо яг хамгийн ойрын хүмүүстэйгээ хамт ажиллаж явах үед тэдгээр хүмүүс нөгөө одоо урвдаг ч юм уу, итгэл алддаг ч юм уу. Яг тийм үед л их сэтгэл одоо нөгөө итгэжсэн зүйл те би хамгийн их итгэжсэн хүмүүс яг тэр асуудлыг нөгөө эсрэгээрнж байх юм уу. Гэтэл эсрэгээрээ яг үнэхээр хаанаас тэр зүйлээ эргээ буцаагаад нөхөж авдаг вэ гэхээр тэр нийгэм тэр миний нөгөө оруулсан өөрчлөлтүүд тэрийг хүртэж байгаа тэр үр шимийг хүртэж байгаа хүмүүсийг хараад те тэдрээсээ эргээгээд за би чи тэдээс өдөө хүртэл яваад хийж чадсан шүү дээ тийм ийм хэм дээр нугарлаа гэж юу шантарлаа гэж юу гэж байгаа тийм хүмүүсээс эргээд урам авч одоо унаал босдог гэх үү те олон ч унаал бослоо миний ер нь амьдралыг хүмүүсийг ямар амар хүрээний шүчиг гэх дандаа тэмцэл дандаа унал дандаа тэр тоолондоо эргээд нөгөө босдог те босч ирч чаддаг эргээл яагаад ингэ нуурдгүй хуурдгүй юм бэ гэлдэгдэг те энэ бол бас яг л улс төрд зайшгүй байх ёстой зүйл гэж би боддог л доо улс төрч хүмүүс олон эмэгтэйчүүд за улс төрд битгий хэл ер нь өөрийнхөө салбарт манлайлж гарч ирэхэд одоо их олон асуудлууд тулгардаг. За тэр дундаа бүх эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг зүйл бол зөв би хаалтан дотор хэлж байгаа галтгооноос гарахад их хүндрэлтэй байдаг. Таныг одоо өөрийгөө илэрхийлж олон салбарт гар бие оролцож за тэр дундаа одоо улс төрд эмэгтэй кандидат гэдээ ингээ гарч ирэхэд гэр бүлийн хүн их боломж олгодог байх юм дээ. Тий. Ер нь бол нөгөө эмэгтэйчүүд хэлдэг штэ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн гарааны дээр ингээд зогсож байхад эмэгтэйчүүд их нь өмнө бол жишээлбэл галт тогоо байна, угаалгын машин байна, үр хүүхдүүд байна, тэгэлтэй санхүү мөнгө байна гэл маш олон даваа. Тэр болгон дээр бид нар өсрэлт тариалт те одоо тэрийг хийчээд тэрийг яаж гарч ийн гэхээр бид нар бол бас одоо харьцангуй миний олон жил явж ирсэн туршлага гэвэл бас эрэгтэйчүүд аюус ойлгох хэрэгтэй байдаг. За эхний үед бол үнэхээр хүнд байдаг байсан тий одоо бас л эн чин залуу гэр бүл байна бидний асуудалд ойлголцохгүй юм зөндөл л шүү дээ. Тэгээ улс төр ихэнхдээ дандаа нөгөө бусад хүний ажлын бус цагаар явагддаг хамгийн хэцүү тий бусад хүмүүс ажиллаад харж ирээд улс төрийн үйл ажиллагаа эхлүүлээд орой үзэж маш их уулзсан тий одоо хурлах их болно дандаа амралтын бус өдрүүдээр ажиллана одоо амралтын өдрүүдээр тэгэхээр зэрэг нөгөө гэр бүлд бол айгүй хачаал ирдэг те тэрнээс болж бас ингээд үл ойлголцол зөндөл гарна гэхдээ тэр болгоныг ойлгуулад яваад хахад сүултээ гэр бүл өөрөө ингээд дэмжиэд те орж ирээд ингээд за одоо яах юм чи баг одоо манай хүн бол намайг л тэгдэг ш чи одоо тэрэндээ явахгүй байна үгүй чи ер нь сүүл үед яагаад нам руугаа явах ойлч тэгээ чи ер нь нэг л биш байна да чи яасын дарга нартайгаа муудалцчих би чи хаяас нэг урваагаал гэр мөртөө байна гарахгүй үед хоног бас ингээд те нэг жоох ингээд яваад махаар чи нэг л биш байна да яасын гэл ингээд тэгдэг те тэгэхээр тэр утгаараа бүр ингээ мэдэрдэг болчихж байгаа байхгүй. За одоо нөгөө ч ингээ ажил нь эхэлж байна. За бид нар юу хийх ёстой вэ гэдэг нөгөө гэр бүлийн хүртэл үүрэг оролцоо яг тэрэнд хамтдаа оролцоо явчихдаг тийм. Эсрээр миний ажил ихтэй бол манай гэр бүлийнх яг гарын хоол, унд бэлтгэх ёстой зүйл тийм. Миний одоо яг бараг шадрууд шиг л байгаа байхгүй. Яг бүгд л ингээ эрвэх тэрвэхээр оролцож иж бид нар улс төрд эмэгтэйчүүдийн чигээрээ аваа. Мэдээж эмэгтэй одоо эртний улс төрчдийн ард талд бас маш мундаг эмэгтэй байдаг. Тэр хүний бүх юмыг бэлдэж өгөөд хоол, унд, хувцас, хунар, гэр бүл те бүх зүйлийн дааж байгаа тэр гайхамшигтай эмэгтэй болс тэр эрэгтэй ус төрчийг бүтээж байгаа шүү дээ. Гэхдээ бүр огт орхичдгүй үстэй та гэр үлээ. Юу гэж арих вэ? Би чинь зэрэгцээл галт тоогондоо хоолундаа хийжтэй. Яг зэрэгцээд хоёулаа ажилдаа оролцсон. Бизнесээ хамтдаа хийн. Тэгэл бүх зүйлдээ айл болох бүгдэнд нь оролцоод шийдээд явах. Өөрөө ч гэсэн тэрэндээ одоо цагаа зарцуулаад явсаар сурцсан гэхүү дээ. Би таныг спорт гэж хариулах байх гэж бодсон. Спорт үгүй яг спорт бол мэдээж хүнийг хац суулгах бол
хамгийн чухал шүү дээ. Энийг бол одоо яг 10 жил байхаас өксүүлэл спортоор явсан. Тэр бол хүнийг бол хамгийн хатгажуулдаг, тууштай байлгадаг, зорьсондоо хүрдэг, зорилгынхаа төлөө одоо тэмцэж чаддаг, хүслүүдийг туулна гэдэг бол бас спортын ач. Тэгэхээр мэдээж тэр одоо зүйлүүдийг эзэмссэн учраас өнөөдөр хүртэл ингээд бас ус төрч гэсэн зүйлээ ашиглаад явж штэ. Тэр дундаа буудлын спортоор хичээлдэг. Буудлын спорт гэдэг бол өөрөө төвчээртэй байх. Тэ одоо төвчээр амьсгаагаа яг хуваарлах одоо бүх зүйлийг сургад. Энэ тухай бас яриа. Таны бас нэг өөр нэрийн утас руу орж ийн л да. Тий. Би санаж байгаах нөгөө ерөнхийлөгчийн зөвлөх багтаа би нөгөө олон улсын конвенцэд нэгдсэн баггүй юу нөгөө эмэгтэйчүүдийн тэгш эрхийн хөтөлбөөн. Яагаад гэхээр ер нь бол эмэгтэйчүүд бүх салбарт одоо ажиллаж байгаа. Ялангуяа батлан хамгаалахын салбарт хүртэл маш олон эмэгтэйчүүд одоо ажиллаж байгаа шүү дээ. Тэр утгаараа бид нар бол бүх салбарын төлөөлөл шүү гэдэг утгаараа би одоо бас нөгөө буудлын спортоор хичээлдэг одоо тэрийгээ бас ашигласан. Тэгээ би бас АК задлаад тэгээ энийг яриад бол ер нь бол эмэгтэйчүүд бид нар ч гэсэн энэ чиглэлдээ бас хүчрэх шүү гэдгийг харуулахыг хичээсэн. За буудлын спорт бол үнэхээр гоё спорт. Уг нь бол би спортоор одоо цаашдаа тууштай явсан бол бас тодорхой хэмжээний би амжилт үзүүлэх гэсэн бимтэй. Ер нь бол маш хитэгдэг. Одоо ч гэсэн тэр сонирхлоо хизээч гээгээгүй. Тэгээ буудлын спортоор хичээлж исэн бас батлан хамгаалах туслахын эмнэлгээс одоо нөгөө явуулдаг байсан дөл биш та одоо бидний нөгөө яг 10 жилийн тэр нөгөө цэрэгчлэлтийн тэрний одоо саймгийн шгшээ эдэр баг болж тэр дөлийнхөө одоо бэлтгэл эдэр гарч исэн. Саяхан манай нэг одоо төгсөлтийнхөө уулзсан чи ямар сандаа чи дөлийн шгшээ байсан бидтэй гэдэг ингээл тэ тэр мэрийгээ бас яагаас өгтгүй ярьдгүй ингээл тэгэхээр ер нь бол гой спорт буудлын спорт дуртай. Тэгэл хүн ер нь зүтгэж байгаа салбар болгоноос авч үлдэх. Тэгээд тэр нь дараагийн ажилд нь одоо ийм амжилтанд нөлөөлөд байна гэдэг л одоо үн цэнтэй цаг хугацаагаа зарцуулсны шинжилтэй. Шинжилэх гэдэг нь шүү дээ ирээдүг сайхан болгох гэдэг. Энэ бодлогоо илэрхийлж ойлгуулахад сонгогчд гэдэг их чухал иргэд гэдэг бол. Тэгэхээр тэд нар маань боловсралтай байвал жинхэнэ одоо зөв сонголтыг хийн шүү дээ. Тэгэхээр сонгогчийн боловсролын чиглэлээр бас таны хувьд нэлээд одоо санаачлагтай ажиллаж ирснийг би бас мэдээ. Ер нь бол бид нар энэ төлөөллийн арчлыг одоо өнөөдөр Монголд бол хэрэгжүүлж байгаа шүү дээ. Бид нар өөрснийгөө төлөөлсөн анхан дунд дээд түвшин бүгдээрээ дандаа тэр иргэдийн хурлынхныг улсын хурлыг ингээд сонгоод явуулж байгаа. Тэд нар бол биднийг иргэдийг төлөөлөөд шийдвэр гаргаад ингээд бодлого хэрэгжүүлээд явж байгаа хүмүүс. Төлөөллийн арчлаас илүү шууд арчил руу шилжиж иргэдийн дуу хоолойг илүү төлхөө сонсох хэрэгтэй байна гэдэг энэ одоо санаачлагыг өргөнүүлээд одоо удирдлагын активд би энэ нутгийн удирдлагын байгууллагын чадварыг бэхжүүлэх гэдэг энэ одоо өөрийнхөө удирдлагын ухааны магистрийг хамгаалсан байгаа. Төрийн удирдлагаар энэ үедээ одоо би энэ Баянгол дүүрэг дээр анх иргэний танхимыг санаачилж үүсгэн байгуулсан юм. Тэгээ энэ иргэний танхим яадаг вэхээр ерөөсөө л иргэдийн зөрчигдсөн эрхийг бид нар тэр иргэний танхим дээр сонсдог. Хэрвээ эрхэн зөрчигдсөн захиргааны эрх зүйн акт байвал тэр эрхний танхим дээр дарга иргэн хоёр сууж агаад асуудлаа хамтдаа нээлттэй одоо тэн дээр мэтгэлцэх зарчмаар ярилцаад хэрвээ иргэний эрх зөрчигдсөн гэх юм бол иргэний танхим дээр бүр цуцалдаг ийм одоо читэ иргэний танхим байсан. Тэгээд Баянгол дүүрэг дээр эхний 2 3 газрын тийм захирамжууд байсан бас иргэдийн асуудлыг зөрчсөн. Тэгээд цуцалж исэн. Тэгээд ер нь бол энэ маш одоо чухал ийм санаа юм байна гэж үзээд тэгээд улсын хурлын гишүүн эрдэнэ даргатай нийлж бас өөрийнх нь их хурлын гишүүнийх нь одоо хууль санаачлах хэрэгт нь оруулаад энэ иргэний танхимыг санаачлуулж Баянгол дүүрэг дээр хэрэгжүүлээд дараа нь энийг Монгол Улсын ерөнхийлөгчийн нэргэдэг иргэний танхим болоод хэрэгжсэн. Тэгээ энүүгээр дамжуулж өнөөдөр маш олон иргэдүүд асуудлаа ярьдаг, иргэний танхимд очиж асуудлаа хэлдэг. Тэнцэнээс бас иргэд өөрснийхөө одоо тэр сонгогчдын боловсрол, иргэний боловсрол, хууль эрх зүйн бүх мэдээлэл мэдлгүүдийг авдаг ийм зүйл байгаа. Одоо ч хүртэл энэ бүх аймаг орон нутгуудад хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар аль болох иргэдийнхээ боловсролд анхаарах хэрэгтэй. Боловсролтой иргэн бол хаач өөрийгөө хамгаалах чадвартай, хаач өөрийнхөө одоо тэ асуудлыг шийдүүлээд зөв шударгын төлөө, тэрний төлөө өөрөө санаачлаад ингээд явах, эрхээ хамгаалах эрхтэй. Ийм л иргэдтэй байвал арчилсан улс, энэ арчилсан нийгэм хөгжин. Тэм учраас аль болох бид нар иргэдэл илүү боловсролтой болох хэрэгтэй. Хүний хийсэн ажил өөрөө ярьдаг гэж юм л дээ. Тэгэхээр яхаарахгүй өнөөдөр бол иргэний танхим гэдгийг хүн болгон мэддэг болсон. Хэдийний амьдралын хөрсөн дээр бууцсан байна. Гэтэл өнөөдөр бас хандлага тийм байдаг шүү дээ. Иргэдийг аль болох одоо сонголтын боловсролгүй ийм байлгах сонирхол байна гэсэн хандлага харагддаг шүү.
Тийм ч учраас одоо улс төрийн PR элдв юу ингэж байгаа. Одоо ялангуяа өнөөдөр хөгжиж байгаа энэ сошиал ертөнцид цацагдж байгаа мэдээллийн хандлага гэдэг бол энэ тэгээд ингээд зорж явж байгаа ажил бас л саад бэрхшээл болно биз. Маш их саад бэрхшээл болж байгаа. За ер нь бол өнөөдөр сүүлийн үед бид нар ерөөсөө л энэ хэвлэл мэдээллийн тарих угаалтанд байна. Өсө хязгааргүй тийм одоо далаад бид нар бол баг живж ш цензургүй тийм. Ямар цензургүй. Хаанаас ямар мэдээлэл гарч байгаа нь одоо их усвэр нь тодорхойгүй дандаа худал хуурмаг дээр нь одоо бүр сүлдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж хүмүүсийг хилмигдүүлж гин хэлсээр ялалж гин шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг тэнцээ хохироож гин. Тэгээ ийм зүйлийг хийж байгаа зүйл төр ямар хүн одоо тэнцээ цензур хийх ёстой гэхээр яг л нөгөө мэдээлэлтэй нөгөө иргэний боловсрол, нөгөө сонгогчдын боловсрол, нөгөө ил тод мэдээллийг хаанаас мэдээлэл олж авах уу гэдэг зүйл дээр хүмүүс өөрснөө үнэлэлт өгөөд тэр одоо зүйлээ тэнд дотор шүүж олж авдаг худал хуурмгийг шууд худал хуурмаг байна гэд хэлж чаддаг тийм хүмүүсийг олноор нь бэлтгэх ёстой байтал өнөөдөр нийгэм болвол хэвлэл мэдээллээр дамжуулаад тархийг угаачаад эсрэгээр нь тэднийхээ саналыг аваад сонгогдож гарч ирээд өөрснийх нь одоо тэр иргэдэд очих ёстой байсан тэр боломжийг хулгайлаад тийм үстэй бүгдлээр хулгайлаад энэ асуудал 20 жилийн өмнө яригдчихсэн асуудал. 20 жилийн өмнө л яригдчихсэн. Одоо дээр нь нийгэмд бүр юм давхраг гараад байна. Нийгмээс халамж авч амьдардаг одоо тийм бүр бүхэл бүтэн давхраг бий болоод энүүгээсээ л хамааралтай. Тэгэхээр тэрүүгээр нь дамжаад тэр хүний бүх эрхийг авчаад байгаа байхгүй нөгөө улс төрийн эрх хэрэгчлөө үгээ хэлэх эрх хэрэгчлөө сайхан амьдрах, эрүүл амьдрах, сайхан боловсрол эзэмших бүх зүйлийг тэдрээс хулгайж. Бид нар бол харьцангуй бас мэдээлэлд ойр хүмүүс гэж ойлгодог. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл за тэр дундаас сэтгүүлч хүмүүс. Гэтэл бид нар хин үнэ яриад энэ хин худлаа яриад энэ гэдгийг л ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр одоо ингээд нөхцөл байдал ийм л байна да. Тэг сэтгүүлчдэд хүртэл энэ ирэх одоо олж мэдээлэлээ олж авах энийг одоо цензурээр ямар одоо үнэн худлыг нь олж мэдэх боломж олдохгүй байхад хаалттай байхад бусад хүнд бүр огт олдохгүй шүү дээ. Тэгэхээр одоо тэр мэдээллийг олж авсан хүмүүс жишээлбэл маш өндөр үнээр олж эсвэл тэрийг наймаалцдаг одоо бусдад худалддаг эн чинь бүр бүхэл бүтэн маш том мафийн сүлжээ болчиход байна шүү дээ. Энэ нь өөрөө одоо бас яг нэг тэр том бүлэглэлийн нэг хэсэг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энүүгээрээ дамжуулаад дахиад нөгөө хүмүүс төр худал мэдээлэлээ тараагаад ямар мэдээллийг хүргэхгүй гэдгээ тэр хүмүүс л мэдчихээн. Тэрүүгээрээ дамжиж хүмүүсийн тархийг угааж. Шудраг үнний дуу хоолойнууд бол өнөөдөр бүгд хаалттай. Ялангуяа хэвлэлийн эрхчлөөн дээр энэ маш их харагдаж байгаа. 92 оны сонгуультай харьцуулаад өнөөдөр 2024 он болж байна. Сонгуул улмалт хөвгтэй болоод байгаа харагдаад байгаа шүү дээ. Энэ юундаа байна? Хууль эрх зүйн орчин уу? Нийгмийн хандлага уу? Улс төрчд үү? Улс төрийн намуудын төлөвшил үү? Юу юм бэ? Улс төрийн намын төлөвшилж байна. Сонгуулийн хуулиндаач байна. Манайх бол ер нь бол сонгуулийн хуулийг маш олон өөрчилж байгаа шүү дээ. Бүр хэд дахин өөрчлөөд л ингэж яваад байгаа. За 2000 он та бүхэн бараг санаж л байгаа. Бүр сонгуулийн саналын хуудсыг нь хайрцгийг аваад бүр мотоцикл дээр тийм дүүрээд аваад цухтааж исэн. Ууланд очиод засаад аваад ирдэг гэсэн тийм ингээд. За 2004 онд бол би яг өөрөө одоо яг сонгууль дээр л уурдуулаад улаан цагаан бүр ингээд дугуйлцсан саналын хуудсыг бөөнөр найвч саналын хуудс руу хийж агаад дугуулад луурдуулсан тийм энийгээ сонгуулийн ерөнхий хороо хүртэл заргалдаад тэгээ сонгуулийн ерөнхий хороо та луурдуулсан үнэн байна. Гэхдээ одоо эргүүлэн татах хууль байхгүй. Таны оронд орсон тангараа өргөцсөн байна. Тэгээ өнөөдөр манай их хурлтч хүртэл эргүүлэн татах хууль байхгүй л байгаа шүү дээ. Өөрөө юм уу те одоо өөрөө өргөдлөө гэмт хэрэг толбогдвол те эсвэл одоо өвчнө болмас гэдэг ерөөс хитгэн шалтгаан байна. Тэгэхээр тэр 2004 онд тэгж би сонгуулийн ерөнхий орооноос тийм бичиг авчаад тэгэхээр Жэсүхбаатараас сонгуулийн ерөнхий орооны нарийн бичгийн дарга тэгчээд ер нь бол энэ сонгуулийг бид нар гадаа хийдэг юм байна. Тэр тойрог хэсгийн орон дотор л тэр сонгуул болдго юм байна. Энийг шудраг болгохын тулд ер нь бол дотор нь орж ажиллах хэрэгтэй байна гэх. Тэгээ бид нар 2008 оны 7 сарын 1-ний одоо 25 дугаар тойрог орооны нарийн бичгийн даргаар ажилласан. За тэр үеийн сонгуулийн бүх луврыг би өөрөө илрүүлсэн. Яг тойргийн ороонд ороод ажиллаад ямар хүмүүс орж ажилтгийн тэнд нэг мэрэгчсэн нэгтлэн байдаг тэр нэг одоо булгаал өөр хийдэг тэрийг нь уншдаг тэрийг нь тоолдог бүхэл бүтэн ингээд тэр чинь одоо бүр ингээд баг ажилтдаг тийм зүйл байлаа шүү дээ тэр болгоныг одоо илрүүлсэн эцэст нь яг үнэхдээ тэр одоо луурыг хийсэн хүмүүс нь гэрчийн мэдүүлэг өгөөд тэгээд хүний шудраг болгосон одоо тэр тоог нь би түрүү хэллээ шүү дээ би шудраг олон суддаг учраас тэр хавтгааг хараад энэ дээр тооны зөрүү байна гэдгийг бол би
энэ хавтгаануудыг шалгаадах гэж хэлэхэд тэн дээрээс тооны зөрүү гарч ирсэн. Тэгээд тэрийг нэг бүрчлэн цагдаа шүүх прокурор нь орж тоолсон. Бүх саналын уудастай тэрийг тоолоод эсрэгээрээ тэр саналын дүн бүр өшөө илүү нэмэгдэж гарч ирсэн. Тэгж яхад одоо би шүүхтэр буруудаад зөвхөн би тэрийг зөв болгохдоо хэсгийн хороо нь өөрөө тогтоолоо гаргаад буруу тоолсон байна, буруу тогтоол гаргасан байна гэдгээ зөвшөөрөөд тогтоол гаргаж өгсөн тэр тогтоолыг одоо намайг одоо зөвхөн дүнгийн нэгтгэсний төлөө буруутгасан. Тэгээд би одоо яг үүгтээ тэрүүгээр хэлмэгдэж 5-5 хүний тойргийн ороонд ажиллаж байсан эсгийн ороонд тэр зүрийг илрүүлсэн хүмүүстэйг яллагдсан. Тэгээ ерөнхийдөө 2008 онд л анх шудраг бус сонгуул гэдэг бид нар бүгдээрээ явж жил 6 сар цагдаа шүүх прокуророор явсны эцэст сонгуулийн ерөнхий ороо огцроод тэгээ хурлын гишүүдэд тангараг өргүүлжсэн. Тэгээ энэний үр дүнд бол ер нь гараар тоолохоор бол энэ одоо лувр гардыг байна гэдгийг цагдаа шүүх прокурор өөрснөө орж тоолоод тэрийг хараад тэгээ эцэст нь автомат тэр одоо хар машинаар төхөөрөмжөөр тоолох нь зөв юм байна гэд анхны хар машиныг оруулж ирсэн. 12 онд сонгуул шудраг болсон гэж би боддог. Дараагийн 16-20 оны сонгуулийг дахиад л нөгөө програмын лайсенсийн мөнгийг төлөөгүй байсан. Дахиад одоо Монгол залуучуудын Монгол хүмүүсийн хийсэн програмыг ямар ч патентлагдаагүй програмаар сонгуул явуулсан юм л асуудал болоод байгаа шүү. Тэгэхээр ер нь бол бид нар энэ сонгуулаа шудраг явуулж чадахгүй байгаа энэ зүйл чинь дээр нь энийгээ бүр дахиад хуульчлаад бүр те яавал энэ сонгуулийг луурдах вэ гэдэг зүйл дээр бүр бүх хүн орж ажиллаад тэрний төлөө одоо төрийн аппаратыг хүртэл одоо ашиглаж гин те одоо төрийн байгууллагуудыг ашиглаж гин. Тэгээ ингээ яваад тахаар бид нарт яаж энэ шудраг нийгэм тогтох юм? Яг энүүгээр гарч ирж байгаа хүмүүс бол төрийн эсрэг юм төрийг одоо те хууль бусаар одоо яг үүртэй шудраг бусаар авч байгаа юм гин тэрэгштэй нь бол ирээгүй хуулийн заагдсан байгаа зүйл. Тэгж яхад л эсрэгээрээ тэн дотор хүртэл манай намынхаа 2008 онд тэгэл засгалт нь ороод явчихж байгаа жишээтэй те. Тэгээд ийм зүйлийн төлөө тэмцсэн хүмүүсээ хүртэл өмгөөлж хамгаалаагүй ийм л байсан. Би бол одоо жишээлбэл тэр залуугаас нэгт оюутны хөдөлгөөнд оролцож өнөөдөр энэ скватрын талбай дээр олон жигсаал цуглаан хийж ирсэн байна. Тракторын хөдөлгөөн одоо санаачилж энэ бол Сэлэнгэ аймгийн нөгөө өмч хүчилт хамрагдаагүй байсан иргэдтэй тэр эргэлтэнд нь нэсэн тариалангийн талбайг өмчлүүлж өгөх ийм одоо тэмцэл байсан. Энийн үр дүн 100 хүртэлх гаг тариаламжтай эзэмшүүлж чадсан. 5 хүртэлх гаг төмс хүнсний наваа тариалагч нартай бас давуу ирэхээр нь өн төлбөргүй эзэмшүүлж чадсан. Хамгийн гол нь энэ тэмцлийн үр дүнд Монгол улсын иргэн бүр өнөөдөр 0.7 га өмчлөх хэрэгтэй болсон. Тэр ажлыг санаачлаад явах жишээлбэл хин над хэрэгтэй байсан гэхээр их хуралд орох хэвээр дуу хоолой хэрэгтэй байсан тийм. Их хуралд энийг төлөөлөөд явах, энэ тэмцлийг манлайлаад явах хүмүүс хэрэгтэй байсан. Тийм учраас одоо яг Эрдэнийн Батүл гишүүнийг одоо тэр үед Сэлэнгээс одоо хөвсгөлд ялагдсан байхад нь бид нар Сэлэнгэ аймагтай авч их хурлын гишүүнээр сонгууж те энэ тракторын хөдөлгөөнийг манлайлж орох энэ хүсэлтийг тавиад одоо үйл гишүүнээрээ манлайлуулж энэ хөдөлгөөнийг хийсэн. Өчигдөр наашаа орж ирэх гэж хэлэх зүйлээ энэ тэнхгүй цагдаа нар гарцсан явуулахгүй их л зовж орж ирлээ. Сэлэнгэ нутгийн тариаланчдын тостой тракторууд газрыг шударгаар ховжлох тэмцэлд үнэтэй хөв нэмрээ оруулсныг 2002 оны Тэсгэн өвлийн тэр өдрүүдийн тэмцэлийн халуун үйл явдлууд гэрчлэнэ. Хяналтгүй төр нэг намын ноёрхол эргэж тогтсон хүнд цаг үед тос маасал хангалсан хүнд техник оруулж ирлээ хэмээн эрх баригчид адалж байсан бол харин энэ тэмцэлийн ачаар Монголын жирийн тариаланчид хотын гэр хорооллын хашааны жирийн иргэд газраан өн төлбөргүй авах эрхийг өгч чадсан Сэлэнгийн ардчилсан хүчний бас нэг том гавьяа байлаа. Аливаа улс төр гэдэг юм бол мэдээж ганц хүний хийдэг ажил биш, ганцхан хүний зорилгоч биш. Энэ бол багийн зорилго, хамтараа хийдэг. Тэнд оролцсон хүн болгоны хөөс, хүч, дуу, хоолой, ардталт нь байгаа гэр бүл бүх хүний оролцоо байдаг. Тийм учраас тэр оролцоогоор бид нар энэ том тэмцлийг хийж чадсан. Тэгээ ингээд яваад байгаа улс төрийн маань үйл ажиллагаа мэдээж бүх төвшөнд явах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр би бол улс төрт миний энэ олон жил явж байгаа бас нэг шалтгаан энэ байдаг. Аль болох нөгөө хийх гэж байгаа ажлуудаа мэдээж улс төрт орж тэр бодлого тодорхойлж шийдвэр гаргах хэрэгтэй байдаг. Нийгмийн даатгалд ажиллаж байхдаа хүртэл мэдээж энэ 11 жилийн хүн тооцоолоход хэн хэрэгтэй, их хурлын гишүүн хэрэгтэй тийм аа үстэй. Тэн дотор олон ухаалж тэр хуулийг батлуулахад тэр засагт бас олон байх хэрэгтэй.
тэр хүмүүстээ бас ойлгуулах хэрэгтэй. Асуудыг лоббидох. Тэр багийг тий лобби бүлэг байгуулна, тэр багийг бүрдүүлнэ, тэр багт ойлгуулна. Тэгжээж бид нар чинь асуудлаа авч гарна ш. Тэрнээс ш зүгээр гүгээд юм санаачлаад явчихдаг юм өртөө биш. Тэгэхээр тэр 11 жилийг ч гэсэн бид нар ингээ нөхөн тооцоолоод явсан байна. Тэгээ энэ хугацаанд одоо жишээлбэл ерөөсөө л нам дотроо л бид нар тэр бага бүрдүүлж, нам дотроо эхлээд одоо фракцууд дотроо бас тий хүлээмж шөөрөгдөж ингэж явах хэрэгтэй. Тэгээ миний хувьд бол бас арчингуй нарцсан нам дотроо олон жил явахдаа бас нилээдгүй олон фракцуудын одоо үйл ажиллагаанд оролцож тэдрийгээ зарим нэг фракцуудыг үүсгэн байгуулад тий. Тэгээ гол нь тэр зохицуулагч, эвлэрүүлэгч хийж ирсэн. Ер нь бол манай энэ ирчүүд бол ингээ фракцлаад асуудлаа яриад ингээ талд очиж суучдаг. Агтл эмэгтэйчүүд бид нар бол одоо ингээ ярьж байгаа манай арчсан намын эмэгтэйчүүд энэ одоо хүүхнүүд бол ингээ фракцуудыг эвлэрүүлээд явж ирсэн. Яг ямар ашиг сонирхол төр нэгдэх вэ? Энэ том эрх ашигал урдаа тавьчих. Энэ дээр хэдүүлээ нэгчих юм бол бусд нь бол жижиг асуудал. Тэрийгэ фракцууд асуудал шийдээ авчиг гээд ингэж явж бид нараас олон асуудлыг шийдэж ирсэн. Тэгээ сүүлийн үед бол надад их урам өгдөг хүмүүс л маа залуучууд болсон. Тийм залуучууд бол та бол ерөөсөө яг л залуучууд бидрийг дэмждэг, та байж иж бидрийг дэмжих юм байна. Олон асуудал ярих юм байна. Төлөөлж бидний өмнөөс тий одоо тэнд олон шийдвэрүүдийг гаргах юм байна гэж хэлж байгаа тэр залуучуудыг хараад би бол сүлээд маш их урам авдаг болсон. Тэдрийнхээ төлөө ч гэсэн явъя гэж бас зоригддог болсон. Залуучуудыг дэмжиж байгаа их том хэлбэр бол боловсролын дэмжих тий тэдэнд бас зөв чиглүүлэх өөрөө юм санаачлагтай байгаа залуучуудыг дэмжих чиглэлээр өөрийн туяасан их идэвхтэй ажилдаг санагддаг шүү дээ надад тий. Мэдээж олон ажил хийгээ явж байхад биднэрт нөгөө тулгамдаад байгаа юм залуучууд ч гол нь тэр хөрөнгө оруулалт нэг жижигхэн тий тэр их юм байдаг байхгүй юу? Зүгээр нэг юм одоо босролтын дэмжлэг үзүүлж ядчил тэр одоо гадны олон төсөл хөтөлбөрүүдтэй хамтраад ажиллаж тий тэдрийг урамшуулж урам өгчдөг ядаж нэг юм нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад өгчдөг тийм зүйлүүд хэрэгтэй байдаг. Тэгэхээр өрөмчөө санг тэгж байгуулад олон босрлыг дэмжих 12 дугаар анги төгсөж байгаа олон залуучуудыг одоо ихтэй сургуульд ороход нь олон боломжийг олгосон, тэтгэлүүдийг олгосон. За дээр нь энэ англи хэлтэй залуус хөтөлбөрүүдийг ер нь бол өргөжлүүлээд өөрийнхөө одоо ерөнхийлөгчийн зөвлөх байхтай хийжсэн ажлуудаа өргөжлүүлээд яг энэ чиглэлээр олон залуучуудыг сургаад ингэ явж байгаа. Дээр нь энэ сан маань бол бас болж өгвөл энэ бизнес инкубаторын залуучуудыг энэ бизнест хөлөө тавихад нь дэмжлэг тусалцаа болох. Яг тэр сургалтыг нь өгөхтэй тэр хууль эрх зүйн орчныг нь одоо тэднэрт ойлгуулах ийм зүйлүүдийг хийхээр одоо бас бид нар ажиллаж байгаа. Дээр нь бас одоо хамгийн сүүлд бол бид нараас энэ ковидын үеэр бас манай сан аягүй сайн ажилласан. Олон хүнд тусалцаа дэмжлэг үзүүлж энэ ковидын үед тэр олдохгүй байсан олон хамгаалах хэрэгслийг бас олон хүмүүст хүргэж ажилласан байна. Ганцхан сургалтын гэхээс илүү бид нараас тий нийгмийн төлөө сайн сайхны зүйлийг хийдэг. Даатгалын салбарын одоо суур шинжилгүүдийг хийхэд гар бие оролцсон гэж ярьдаг л да. Тэгээд тэр үед одоо хууль эрх зүйн хувьд шинжлэх энэ ажлууд хийхэд асуудлууд яаж тулгамдж вэ? Өнөөдөр бас энэ үргэлжилж байна уу тий? Намаг анх нийгмийн даатгалын ерөнхий газарт сургалт маркетингийн албаны дараагаар ороход за нэгт байгууллага нь бол одоо түрээсийн байранд байсан жишээтэй тий. Ажилтнууд нь түрээ үйлчлэгээ гэдэг ангиллаар ажиллаж исэн. За дээр нь ер нь бол энэ нийгмийн даатгалын 5 сангийн талаарх мэдээллийг одоо иргэдтэй бас хүртээмжтэй хүргдэггүй байсан ч ингэж юмуд байсан. Тийм учраас одоо сангуудаа иргэдтэй хүргэх нийгмийн даатгал бол хүнийг өгөхөөс нь одоо төрхөөс нь өгөх хүртэл бүх асуудлыг одоо хариуцаж нийгмийн баталгааг нь хангадаг ийм таны баталгаа юм а гэдэг энэ зүйлийг бас олон хүн таниулж чадсан. За дээр нь төрийн албан агчид маань бүгдээрээ ТЗ ангиллаар ажиллах болсон. Энэ салбарт хамгийн гол нь бид нар анх энэ цахим бүртгэлийг оруулж ирсэн. Анх 3 сая иргэний эрүүл мэндийн даатгалаар одоо регистржүүлээд бүртгээд ингэж явсан байна.
энэ өнөөдрийг хүртэл одоо энэ яг төрийн албаны шинжилэл энэ цахим шилжилтүүдийг анхных нь хийж чадсан. За дээр нь нийгмийн даатгалын салбарт байхдаа одоо яг энэ ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох энэ 11 жилийг тооцоолох ажлын бас анхны судалгааг хийж өөрөө бас энэ салбараа тэргүүлж дараа нэгэн даатгалын үндэсний зөвлөлд нь ажиллаж мэдээ сая одоо ерөнхийлөгчийн зөвлөхөр ажиллахдаа бас л энэ одоо тэтгэврийн шинжилэл гэдэг зүйлийг бас өөрөө ажлын хэсгийг нахлаад явсан. Тэгэхээр тэр ажлуудыг ингээл ер нь салбар болгон дээр ажиллахдаа би нэг өөрийнхөө хийсэн юмнуудыг л ингээл үргэлжлүүлэл хийгээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ч гэсэн бас дахиад хийх ажлууд зөндөө байна. Та хэллээлдээ сая олон нийтийн бас нийгмийн даатгал гэдэг зүйлд хандах хандлагыг одоо мэдээллээр хангаж түгээн дэлгэрүүлснээр өөрчилсөн. Яг одоо би бол жишээлбэл өөрөө мэдэрдгэлтэй одоо жишээл нийгмийн даатгал гэдэг зүйл маань нэг тийм дарамт юм шиг ойлгогддог хандлага байдаг тийм одоо за сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын шимтгэл хүртэл одоо ажил олгогч нарт нэмэгдсэн байдаг ч юм уу тэгэнгүүт компани аж ахуйн нэгж бизнесийн талбарт ажиллаж байгаа хүмүүст бол жишээлбэл тэр нэмэгдэнэ гэдэг төлнө гэдэг нь өөрөө дарамт болчиход байгаа. Гэтэл нийгмийн даатгал төлж төлөөд тэтгэвртэй гараад яг тодорхой хэмжээнд үр шимийг хүртэж хагаад хэрвээ одоо нас ордог ч юм уу тэр үед тэр төлсөн он жилүүдийн юу одоо өвлдөггүй ч гэдэг юм ийм асуудал. Тэгэхээр ингээд нэг бүхэлдээ энэ тогтолцоог дахиад шинжлэх шаардлага байгаа надад гэдэг юм л та. Тэгэхээр миний нөгөө үндэсний тэтгэврийн тогтолцооны шинжилэл гэдэг зүйл чинь яг энэ нийгмийн даатгалын одоо шимтгэлийн үр шим яаж хүндээ хүрэх вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Өнөөдөр уг нь бол нэрийн дансны тухай хууль үйлчлээд тэгсэн нийгмийн даатгалын сан өөрөө бие даасан сан байх хэрэгтэй байдаг. Гэтэл маа төсвийн бүрэлдэхүүн хэсэг болцсон байна. Тэгэхээр одоо нөгөө төсвийн цорхойг нөхөд яваад байгаа гэсэн үг байгаа байхгүй. Дээр нь энэ одоо нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлээд байгаа чинь төр нөгөө шууд одоо ажилчдын шимтгэлээр дамжуул төсвөө бүрдүүлээд байна шүү дээ. Энийг бид нар бас тодорхой хэмжээгээр бууруулах бас олон талуудыг судлах боломжтой. Нөгөөтэйгөр бид нар бас энэ олон улсын байгууллагуудын эдгээр бас зарим нэг дарамжхалтанд ордог л доо. Яг тэгвэл бид нар чинь өөрснөө маш гадны үр зээлтэй. Тийм учраас энэ чиглэлийн бас одоо нөгөө нийгмийн даатгалын сан өөрийгөө бас цаашид авч явж чадах нь үгүй юу гэдэг энэ чадах матхыг судална. Тийм учраас тэрнээс шалтгаалаад бид нар өөртөө маш их одоо нийгмийн даатгалын сан өөрөө биеэ дагаад явах чадваргүй байгаа учраас шимтгэлээ нэмэгдүүлэх юм шаардлага тулгардаг. Тэгэхээр хамгийн түрүүнд би бол төсвийн бүрэлдэхүүн хэсгээс гарах ёстой гэж ингэж үздэг. За цаашлаад тэтгэвэр бид нар энэ суур тэтгэвэртэй нөгөө олон шатлалаас олон их усвэрээс тэтгэврийг одоо авах одоо тэр нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг. Энэ маань тэр олон давхрах тогтолцоо гэдэг зүйл байхгүй юу? Өнөөдөр төрж байгаа хүүхэд тэтгэвэрт гарахдаа одоо суур тэтгэврэн доор хаяж сая 500-аас 2 хаяж ч юм уу тий байгалийн баялгаасаа тэр одоо тэтгэврийн сан төвлөрж явах хэрэгтэй. Гэт ингэх юм бол өнөөдөр бид нар дахиад нөгөө шимтгэлээ жоохон бууруулж болж чинь тийм аавс тий. Тэгээд дээр нь одоо суур тэтгэвртэй байгаад энийгээ байгалийн баялгаас өгдөг болчих юм бол дараа нь ажилласан жилээрээ дахиад тэтгэвэр нэмээд тогтоогддог. Тэрний хувь хэмжээг бас бид дахиад тооцож болно. Дахиад өндөр цалинтай хүмүүс өөрөө одоо хувийн тэтгэврийн даатгалд бас өндрөөр даатгалвал дахиад нэмэлт тэтгэвэр нь нэмээд тогтоогдож болно. Тэгэхээр энэ тогтолцоог бид нар зайшгүй одоо цаашдаа батлах ёстой. За тэгээд мэдээж одоо бие даасан байдлыг хангах хэрэгтэй. За дээр нь одоо энэ нэрийн дасны хууль үйлчлээд бид нэр өөрснийхөө төлсөн орлогоос өөрснийхөө тэтгэврээ тогтоолох юм нөхцөл бүрдээд ирэхээр энэ одоогийн байгаа нөхцлөөс хамаагүй дээрдэн л дээ. Тэгээ энэ бол бидний одоо яг энэ судлаачдын бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн хамгийн гол чухал зүйл. Гэтэл бидний гаргаж байгаа бодлого хэрэгжилтийнхээ авцад бүгдээр ухралт хийдэг. Эсвэл өөрчлөгддөг. Тэгээ бодлого тодорхойлж исэн тэр асуудлыг шийдэж исэн хүмүүс нь солигдоод шал өөр зүйл оруулж ирээд ингэ явчихдаг. Тэгэхээр жоохон бас ингэж хүндрэл гараад байдаг чинь тэр одоо шийдэлтэй холбоотой. За мэдээж таны хувьд бол салбаруудад бодлого боловсруулах ийм тал дээр одоо ажилтгийн зэрэгцээ одоо гэр бүлийн бизнес, өөрийн бизнес гэхэд ер нь ногоон хөгжлийн чиглэлээр за тэгэл эргээл нөгөө хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ талбарт ажилтг юм билээ. Бас нэрээ утсан сөхөө. Нэрээ би энэ талаар ер нь нэг тийм айхтар ярьдгүй байсан биш үү те. Гэтэл бид нар ч одоо ингээд улс төрийн хажуугаар мэдээж бид нар улс төрөөс мөнгө авдаггүй, цалин авдаггүй. Тэг хүмүүс батхаар улс төрд явхаар тэнцээс маш илүү нөгөө орлого моллого олдог, давуу байдал бий болдог, танил тал эсэргээрээ яг өөртөө улс төрд бол маш их мөнгө өргөддөг. Тэ одоо маш их санхүүжилт хэрэгтэй болдог. Тийм учраас бид нар хувийн бизнестэй зайшгүй байх хэрэгтэй. Тэг би бол анх нөхөртөөгөө сууснаас хойш бит хоёр анх тээврийн бизнес хийж эхэлсэн.
За ер нь бол тээврийн салбарт маш олон жил одоо ажилласан. Хамгийн сүүл бид нар оюутлагын одоо хамгийн анхны курс болтын курсны барилгын бүх ажлыг хийсэн. Одоо тэнд бид нар 1500 гаруй одоо техник ажилуулдаг байсан. Тэгээд тэгээд дараа нь бид нар бас барилгын салбарт маш олон жил ажилласан. Манай аав ээж хоёр өөрөө бас барилгын салбарын хүмүүс. Ээж маань одоо Сэлэнгийн барилга захиалагчийн товчон нэгтлэн хийжсэн. Сэлэнгийн маш олон бүтээн байгуулалтуудыг манай ээж өөрөө захиалагчаар нь ажиллаж бүтээн байгуулалтууд нь оролцсон байдаг. Тэгээд тэдрийгээ дагаж явсныг бид нар өөрснөө одоо манай гэрийнхэн бүгдээрээ барилгын салбарт ажилладаг. Тэгээд яг энэ барилгын салбараасаа өнөөдөр бид нар бас дахиад дуусаад дараагийн нэг одоо хийж байгаа бизнесмен гэх юм бол одоо бид нар энэ Монгол улсад хөрсний бохирдол ялангуяа энэ бохирыг 98% цэвэршүүлдэг. Германы технологиор Оросд үйлдвэрлэгдсэн энэ одоо төхөөрөмжийг Монголд өнөөдөр нийлүүлж байна. Тэгээ бас саяхан үйлдвэрээ нээсэн одоо үйлдвэртэй болж байгаа. Яа гэхээр зөвхөн гаднаас одоо оруулж ирээд ингээд захаар мэдээж өртгөн маш өндөр байгаа. Тэгэхээр өртгийг бууруулахын тулд бид бас үйлдвэрийг нээгээд ингээд ажиллаж байна. Одоо яг манай бүх гэр бүлийнхэн одоо барилгын бизнесээ ажгаар давхар энэ одоо бохирыг 98% цэвэршүүлээ саарлус гаргадаг. Яг энэ технологиг Монголд нэвтрүүлэх явж байгаа. Хаана нутагшуулав. Жишээлбэл өрхийн хэрэгцээнийх гэж байна. Сумын хэмжээнийх тий одоо бүр ингээд суурин газрах гэдэг. Ерөөсөө 3 хүнээс дээшээ 3 сая хүртэл тий тэрнээс дээш ч одоо байгуултыг хийж болдог ийм технологи байгаа. Тэгээд ерөөсөө дээш нь угсраал хэдэн хүнийг байх хэвээр үргэлжлүүлээд ингээд угсраад явчихдаг ийм технологи. Ерөөсөө бие даасан шийдэл. Одоо бид нар чинь ер нь бол дэлхийн технологийн 100 болж штэ. Бид нар чинь ажилтны 4-р 100 гэдэг бол бүх зүйл бие даасан байдлаар шийдэх боломжтой болчиход байна. Монголд өнөөдөр нөхөн жолонгоосоо салаагүй штэ. Тэгж яхад бид нар өнөөдөр тэр 98% цэвэр усыг өрхийн хэрэглээнд оруулаад өөрийнхөө одоо гэртээ нойлтой тий. Тэгээд тэрүүгээрээ саарл усаа одоо хамгийн сүүлийн саарл усын жишээлбэл ногоон байгууламжаа авсалж болж юм. Ийм сайхан шинэ технологи гарцсан. Тэгээ ер нь бол маш бага ус одоо зарцуулна. Агаараар тэр ари танкер өөрөө дотор нь тэр буруунд амжилтгаар явж байгаа саарл ус гаргаж байгаа ийм технологи байна. Хотын гэр хорооллын асуудлыг шийдчих юм шиг байна. Жишээлбэл нөгөө амны орон сууцууд зарим газар чинь 20 айлтай тэр айлууд байгаа шүү дээ. За хотхны асуудлыг эдгээр шийдэж байгаа. Хотын иргэн тойрон байгаа маш олон аялал жуулчлалын газрууд. Бид нар ер нь цаашдаа энэ одоо ялангуяа байгаль орчинд ээлтэй технологиудыг маш нэвтрүүлэх ёстой. Би уул уурхай салбарын хүн. Гэтэ уул уурхай өөрөө бас яг байгаль дээлтэй технологиудыг хариуцлагатай уул уурхай гэдэг зүйлийг хамтдаа хөгжүүлж чадвал өнөөдөр биднэрт бас маш боломж байгаа. Тийм учраас бид нар ер нь бол аливаа энэ одоо дэлхийн супер технологиудыг энэ амжилттай хэрэгжиж байгаа тэр төслүүдийг бид нар бас Монголд олон нутагшуулах хэрэгтэй юм аа. Тэгэхээр би бас энэ чиглэлээр гэсэн цаашдаа ерөнхийдөө энэ ногоон бизнес гэдэг зүйлийг одоо дэмжиж ажиллах хэрэгтэй. Орон нутагч гэсэн яавал энэ ногоон технологи, ногоон бизнестэй ногоон одоо тэр орчныг бий болгох вэ? Тэр экологийн одоо тэнцвэрийг алдагдуулахгүйгээр яавал энэ зүйлийг бий болох вэ гэдэг тал дээр илүү төлөвлөгөө ажиллах юмсан гэж бас одоо сүүлийн үед зорж байгаа. Та сая яриандаа хэллээ л да улс төр түн явснараа одоо цалин авдаггүй гэдэг чинь та. Гэтэл ингээд гэр бүлийнхаа бизнесийн тодорхой зүйлийг ингээд улс төрийнхаа амьдралд хөрөнгө оруулалтаар зарцуулаад байна л да. Гэхдээ хүн болгонд улс төрд орох шалтгаанууд их өөр байдаг баг. Жишээлбэл яг итгэл үнэмшлээрээ тий одоо улс орноо хөгжүүлээ, одоо өөрөө амьдарж байгаа, үр хөвгт нь ирээдүйд амьдрах тэр нэг сайхан болгохыг ч гэдэг юм уу. За эсвэл бизнесийн эрх ашиг нь хөндөгдсөн учраас ч гэдэг юм уу. Олон шалтгаан. Та одоо 34 жилийн дараа эргээ бодоход юу байдг вэ таны? Бид нар уг нь бол энэ улс төрийг тэр мөнгнөөс нь хамааралгүй байх. Тэр тал руу нь явах гэж их л олон жил хичээж байгаа. Гэхдээ боломжгүй байна. Нэгэнт энэ бүхний төлөө зүтгэн гээд ороод ирсэн учраас хас өрөө байхгүй. Тэгээд анх одоо бид нар 2000 оны үед бол ерөөсөө огт мөнгөгүй улс төр хийдэг байлаа шүү дээ. Одоо их хурлын гишүүдийн эрэхт нь та ирээл үг хэлээд үг гэж гуйгаал тий. Одоо би өөрөө машина бариад сумдуудаа тойрол эсвэл урлагийнхныгээ ардаа ачаал ингээл явдаг байсан. Тэгэл зөвхөн одоо гишүүнийгээ та ирээл үг хэлээд үг тэгэл тайцыг бэлтцсэн тий. Тэгээ эрэхт нь машиных нь бензинийг өргөж өгөөл тий. Ингээл эсрэгээр нь хоол унд бүх байр саан бэлдээд ингээ явдаг байсан. Одоо бол үнэхээр одоо мөнгөгүйгээр бол ямар ч улс төр хийх боломжгүй л байна л да. Харин тий ингэж зарцуулсны эцэст одоо юунд хүрдэг гэж би асууж байгаа юм л да. Одоо эсвэл улс төрөөс их гоё амжилтаасаа кайф авдаг юм уу? Тэ? Тэгээ кайф аавна. Ялчгүй асуудал шийдээд тэр өөрийнхөө одоо явсан олон хүний төлөө хийсэн олон тэр зүйлээсээ л их кайф аавна. Тэр үедээ мэдтгүү ч гэсэн хизээ хойно маш кайф авдаг.
байнга ярьдаг. Энэ бол миний хувьд бол одоо бас нийгэм бүтээж байгаа ядаж нэг улс төр нийгмийн одоо зүтгэлтэн гэдээ явж байгаа хүний хувьд бол зүгээр л нэг эмгтэйгийн бүтээж байгаа айгуу том түүх штэ. Би бол эргээд харахад бол хэр аргийн улс төрчөөс илүү эрэгтэйчүүдээс илүү түүхийг бүтээгээд явж байгаа л гэж хардаг. За маш их баярлалаа. Тэгээд одоо телевизийн салбарт бид нар ажиллахаар хизээч үүнээсээ гарч чаддгүй ингээд татагдаж одоо хийж байгаа ажилласаа кайф авдаг шиг улс төрт бас тийм гэж би бас олон хүнээс гэхдээ жанжин шугамаа алдаагүй одоо зарчимтай улс төрчдөөс бол би сонсч ирсэн. Та тэдний нэг нь тэгээд намдаа хүлээн зөвшөөрөгдсөн энэ салбартаа бас хүлээн зөвшөөрөгдсөн тань амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ нэрийн утас нэвтрүүлгийн ээлжид дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Өнөөдөр нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочин Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, удирдах ухааны магистр, улс төр судлаач, докторант Хатагтай Домбонгийн Үүрийн Туяа байлаа. Үзэгч та бүхэн сайхан амраарай. Эх 7 хоног шинэ дугаараараа эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.